Энэ нэг байшинд бүгдэн юм ингээд базаал тэгээ нэг удирдлага гэж нэг юм тавиал тэгэл хэрүүл уруултаа тогтворгүй байдал бол үргэлж сүүлийн жилүүд ингээд судалгааг хараад үзчих хэрэгтэй л дээ. Тэгвэл энд нэг дуртай захирлууд дандаа байсан уу? Дандаа хил амтал байсан. Тэрний нэг нь одоо би одоо хил амтал болж бас таарч байна. Гэхдээ уул нь бол нэг сайхан сонгодог урлагийг дэлхийдээ ижилсэн мээр байна л да. Дэлхийн урлаг. Одоо тэгээд олон юм ингээд бас харагдах байх л та. Жишээ нь ингээд хин эсэргүүцээд байна. Дуурчлаагаас. Тэ. Би чинь дуурийн хүн биш болохоор би балиачаа нэгтгэвтэй. Хоёр дахь дэнгуут энэ өөрөө нөгөө нэг тэр уран бүтээлчдээс ихсэн илүүтэйгээр энэ өөрөө бүтц буйд систем маань алдагдaltaй байгаа учраас одоо гажаа сүулдэ одоо ингээд те би хоорондоо те ингээд зодтолтоод эхэллээ. Энэ зодон бол би урд нь те би захирал уснаар зодтолчод байна гэсэн үг биш шүү дээ. Урд нь дандаа л байсан биш шүү дээ. Бүр тэгж ярих юм бол дотроо те одоо нэг мэрэгжлийнхэн маань хоорондоо хүртэл зодтолж ирсэн ч түүх байгаа шүү дээ те. Тэгэхээр энийг бол асар мундаг одоо те мэдлэгтэй боловсролтой хүнээ авчиж яг тэгтээ төрөлжүүлээд нарийн мэрэгжлийн нарийн хүн артистик директор бие уран сайхны удирдагч нь тэр нь бол алсын хараагаар авч явдаг. Жижиг сажиг тэр нөгөө нэг бичиг цаасны асуудал бол тэр нь тусдаа executive director гэж байдаг. Тэгэд эн чинь өөрөө цаашаа алсын хараа буюу ирэх жил яах юм, хичнээн орлоготой авах, хичнээн юу таах вэ? Тэгээд зөвхөн тэр болоо те дуурай тэрийг харах хэрэгтэй. Үзэгчин байна уу? Үзэгчээ олохын тулд яах ёстой? Ямар менежмент хэрэгтэй? Алийг одоо тоочлох юм те? Аль орн руу явах юм? Аль одоо те боломж болцоог төртөөгөө удирж байгаа бол гадаа тарилцаагаа дүүших гээд хэнийг урах уу, хэнийг яах уу гэд ингээд нарийн тооцоололтод тэр яг нарийн мэрэгжлийн юм явна гэсэн үг те. Тэрийг нэг хүн авчиад авчихаар би ч тэгмээр байна. Чиш тэгмээр байна те. Алсыг харж чадахгүй бол тэр зорилгоо тодорхойлж чадахгүй тийш очиж чадахгүй байгаа хүмүүс юм чинь мэдээж энэ уртгаал ярих болчиход байна л да.